Орон мэндийн зөвчлөлт цаг хөтөлбөр зөвшнө цаг болонгаар үргэлжлэж байна. За бидний удаад студид Монголын хуульчдын холбооны хуульчдын эрхийг хамгаалах хорооны дарга хариу нэг хуурч хэлцэл байна. За танд бас энэ орон мэндийг хүргэе. За энэ орон мэндийг хүргэе. За тэгэхээр одоо бас манай үзэгчид маань төдийлөн сайн мэдгүй ч магадгүй ер нь хуульчдын эрхийг хамгаалах хороо гэж одоо бас яг ямар үйл ажиллагаа, ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм байгууллага гэдэг юм бол энэ талаар бас дэлгэрэнгүй мэдээлэл өгөө. За тэгээ. За сайн байна үзэгчтэй энэ орон мэнд хүргэе. Манай хороо Монголын хуульчдын холбооны хуульчдын эрх хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах чиг үүргийг хэрэгжүүлэх зорилгоор хуульч эрх зүйн байдлын тухай хууль зааснаар байгуулагдсан шүүгч, прокурор, өмгөөлөгчдийн бүрэлдэхүүнтэй ийм чиг үүргийн хороо байгаа. Энэ манай хорооны чиг үүр бол үүрэг нь хуульчдын холбоонд нэгдэн орсон хуульч гишүүдийнхаа эрх ашигыг хамгаалах ёстой. За хуульч гэдэгт хэнийг оруулж үзэж байна вэ гэвэл хуульч эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дахь зүйлийн 3.1 заасан байгаа. Хуульчин мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлөлтөд этгээдэг гэж тодорхойлсон байдаг. Тэгэхээр өнөөдрийн байдлаар мэргэжлийн үйл ажиллагаа явуулж байгаа зөвшөөрлөлтөд этгээдүүд болох хуулийн зөвлөхүүд, өмгөөлөгч нар, шүүгч, прокурор гэсэн энэ ийм өргөн хүрээнд хамарсан ойлголтыг бол одоо хуульч гэдэг ойлголтод багтааж ойлгож болж байгаа. Тэгэхээр эдгээр энэ хуульчдынхаа эрхийг хамгаалах, энэ эрхийг хамгаалах үйл ажиллагааг дэмжих замаар хүний эрх хэрэгжүүлэлт шударга улсыг хангах ийм чиг үүрэгтэй байгуулагдсан хороо. Тэгэхээр магадгүй үзэгчид маань мэдээлэл мотойж магадгүй ер нь хуульчд маань одоо өөрсдөө хуульчдаж одоо эрхээ зөрчүүлнэ одоо бас эрхээ хамгаалуулах тустай хороо байдаг юм байна. Тэгэхээр одоо бас яг хуульчдын эрх ямар ерөнхий сэдвээр илүү зөрчигдөж ер нь хэр их бас зөрчигддөг юм бол энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгвөл. За тэгэхээр ер нь хуульч болохын тулд аль тодорхой шалгуурыг хангасан байх ёстой. Хуульчин эрх зүйн байдлын тухай хуулиар хуульч болохын тулд одоо хуульчин мэдлэг олж байгаа сургууль төгссөний дараа, тодорхой хугацааны дараа, тодорхой шалгууруудыг хангасны дараа хуульчин мэргэжлийн шалгуулалтанд орж байгаа. За энэ шалгуулалтанд орсны дараа тэнцсэн тохиолдолд одоо хуульчин мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхээ олж авч байгаа. Энэ хуульч гэдэг эрхээ олж авсны дараа яаж баталгаажуулт юм бол? Тий, эрхийг бол одоо хуульчдын холбооноос хуульчин мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрх олгосон гэрчлэгээ олгогдож байгаа. Тэгээд Монголын хуульчдын холбоонд албан ёсноор гишүүнчлэр бүртгэж байгаа. За энэний дараа шүүгч болох сонирхолтой хуульчид маань шүүгчдийн сонгон шалгуулалтанд орно. Прокурор болох сонирхолтой хуульчид маань прокурорын байгууллагын сонгон шалгуулалтанд орно. Өмгөөлөгч болох сонирхолтой хуульчид маань шүүхэд төлөвлөх эрхийг нээлгэнэ гэдэг ийм зарчмаар явагдаж байгаа. Тэгэхээр шүүгч, прокурор, өмгөөлөгч болохын тулд зөвхөн одоо хууль зүйн мэдлэгтэй байгаа зогсохгүй хуульч байх хэрэгтэй гэдэг ийм шалгуурыг хангасан байх хэрэгтэй байдаг. За тэгэхээр хүний эрхийг одоо шүүгч цагдаагийн байгууллагад хамгаалан оролцдог энэ хуульч нь бол өмгөөлөгчд байдаг. Тэгэхээр хүний эрхийг хамгаалдаг өмгөөлөгч нь өөрсдөө хүний эрхийг хамгаалах талаар дадлаг туршлагатай, хуулиа дээдэлдэг, хуулийг барьж ажилдаг, ёс зүйтэй байх нь өмгөөлөгчдөд тавигдж байгаа энэ тэргүүний шаардлага байдаг. Тийм ч учраас өмгөөлөгчдийг сонгон шалгаруулах тэдэнд тавигдах шаардлага, хариуцлагыг өндөржүүлэх ёстой. Нөгөө талаас өмгөөлөгчид өөрсдөө хууль захирагдаж эрх үүрэг хариуцлагаа ухамсарлан ажилдаг учраас хүний эрхийг бас хуулийн дагуу хамгаалж ажилдаг гэж үзэж болно. Гэтэл сүүлийн үед өмгөөлөгчийн эрэхгүй. За түүнчлэн бүр цаашлаад хуульчийн эрэхгүй. Зарим нэгэн иргэд өөрсдөө олон нийтэд хуульч мэдээр ойлгуулдаг, хууль зүйн зөвлөгөө авах гэсэн асуултанд нь хариулдаг. Хуулийн байгууллагад асуудалтай бол надад ханд, материалын авъя дээр бид нар шийдвэрлүүлж өгнө. Би эрхийг чинь хамгаална гэж олон нийтэд хэлдэг, мэдээллийн хэрэгслээр телевизээр ханддаг ийм явдал гарах болж байна л да. Энэний дагуу Монголын хуульчдын холбоондоос гомдол ирж байгаа. Өөрөөр хэлбэл энэ маань нөгөө хуульчин мэргэжлийн үйл ажиллагаа явуулаад байгаа хуульч этгээдүүдийнхээ эрхийг нь зөрчөөд байна. Тэдээсээ хуулиар хамгаалагдсан энэ эрхийг нь зөрчөөд байна гэдэг ийм асуудал яригдчихэж байгаа. За нөгөө талаас зөвхөн ийм яриа зогсож байна уу гэвэл бас тэр тухайн хүмүүсийн хувьд бол үгүй байдаг. Тэр хүмүүс юу гэж ярьдаг вэ? Тэр дүргийн прокурор, тэр гэдэг шүүгч гэх мэтчлэн одоо субъектүүдийг одоо нэр устай дурдаж ингэж албан тушаалтнуудын ажил хэргийн нэр хүндэд нь бас давхар халдж байгаа юм үйлдэл гаргаад байдаг. Тэгэхээр манай хорооны чиг үүрэг бол хуульчдын эрхийг хамгаалах. Энэ хамгаалалт хэзээ үүсэх вэ гэхээр зөрчил гарсан тохиолдолд энэ зөрчил нь магадгүй хууль тогтоомжийг хэрэгжүүлэхгүй байгаа тохиолдолд үүсч хэрэгжүүлэхгүй байгаа тэр үйлдэлээр илэрч болно. Эсвэл хэрэгжүүлэхгүй байгаа бас эс үйлдэлээр илэрч
ингэж бас болж идэг. Тэгэхээр шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль, прокурорын байгууллагын тухай хууль, хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль, эдгээр хуулиудаар шүүгчийн, прокурорын, өмгөөлөгчийн болон бусад хуульчдын эрхийг бол хангалттай бас хамгаалаад өгсөн зохицуултууд байгаа. Өөрөөр хэлбэл прокурор шүүгчийг тухайн хэрэг маргааныг шийдвэрлэхэд хүнлэнгөөс оролцож болохгүй, нөлөөллөхийг, оролдохыг хориглоно гэсэн юм хуулийн заалтуудтай. Гэтэл олон нийтэд одоо шүүгчдийн, прокуроруудын нэр хүндэд халдаж, нэр зогсож одоо бүтгэх одоо маягтай ийм мэдээлэл өгснөөр олон нийтийн дэмжлэгтэйгээр одоо тухайн шүүгч прокурорт нөлөөлөл үзүүлэх гэж байна гэж бас ойлгож болно. Тэгэхээр энэ явдлыг бас талсан зогсоох юм хэрэгтэй байгаа юм л та. Тэгэхээр хуульчийн хараат бус байдал нь хүнлэнгөөс оролцох энэ нөлөөлөх гэдэг нь маш олон янзаар илэрдэг. Саяны хэлсэнчлэн тийм ээ. Нөгөө талаар бас манай хороонд ирсэн гомдлуудын нэг нь бол нэр бүхий шүүгчдийг Монгол Улсын ерөнхийлөгч одоо чөлөөлөөд дахин томилох үедээ бол дахин томилоогүйгээр ингээд нэр бүхий шүүгч хуульчдын маань эрх зөрчигдсөн юм асуудал яваад байдаг. 11 хуульч манад өргөдлөө гомдлоо өгсөн байдаг. Бас нэмээд дахиад нэг хуульч өргөдлөө өгсөн. Тэгэхээр шүүхийн ерөнхий зөвлөлөөс болон одоо бусад байгууллагуудаас Монгол Улсын ерөнхийлөгчид тухайн шүүгчийг томилуулах талаар санал явуулдаг. Тэр саналыг үндэслээд Монгол Улсын ерөнхийлөгч тухайн шүүгчийг томилох уу, томилох уу гэдэг шийдвэрээ гаргадаг. Гэхдээ энэ шийдвэрээ гаргахдаа хуулийн дагуу үндэслэлтэй гаргах ёстой. Хэрвээ тухайн шүүгчийг дахин томилоогүй тохиолдолд дахин томилоогүй үндэслэл шалтгаанаа заавал хуулийн дагуу тайлбарласан байх ёстой. Учир нь юу вэ гэвэл шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд шүүгчийн хараат бус байдал, халдшгүй байдлын баталгааг заагаад өгчихсөн. Тэгэхээр энэ халдшгүй байдлын баталгаанд шүүгчийг дараах тохиолдлуудад л одоо шүүгчээс огцруулнаа. Бусад тохиолдолд шүүгчээс огцруулахгүй, шүүгчийн халдшгүй байдал халдахгүй гэдэг нь заагаад өгчихсөн. Тэгэхээр энэ ерөнхийлөгчийн зүгээс одоо шүүгчдийг дахин томилохгүй байгаа, тэрийгэ тайлбарлахгүй байгаа нь өөрөө бас шүүгч хуульч маань эрхэд шууд халдж байгаа гэдэг, халдаж эрхийн зөрчил үүсгэж байна гэж ингэж үздэг байгаа. Энэ талаар бид нар Монгол Улсын ерөнхийлөгчид манай холбооны зүгээс албан бичвэрүүдийг өгсөн. Гэхэд бол Монгол Улсын ерөнхийлөгчийн хувьд бол би бол хуульд заасан эрхээ хэрэгжүүлсэн бүрийн эрхийнхээ хүрээнд одоо шүүгчийг томилох уу, томилох уу гэдэг асуудал бол миний бүрийн эрхийн асуудал гэж хэлсэн. Бид нар дахин бичиг явуулсан хүнийгээ тайлбарлаж өгөөч гэдэг ингээ хариу өгөөгүй байдалтай юм байж байгаа. Ийм маягаар бас ингээд хуульчдын эрх бас зөрчигдөд байна гэдэг нэг ийм асуудал байгаа. За нөгөө талаараа одоо дөрөвний хуульч биш, өмгөөлөгч биш хүмүүс ингээд олон нийтэд хандаж ингэж өмгөөллийн үйл ажиллагаа явуулаад хууль зүйн туслалцаа үзүүлээд байгаа маань өөрөө нэг талаар өнөөдөр энэ нийгмийн хувьд л үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж байна. Би хууль зүйн мэдлэгийг ямар нэгэн аргаар олж авсан учраас би бусдад одоо энийг түгээж ин гэж ярьж хэлж байгаа, тэгж ойлгогдож болохоор мэт боловч нөгөө талаар яг өнөөдөр объектив байдал одоо хуулиа зөрчиж байна гэдэг ийм асуудал. Өөрөөр хэлбэл энэ хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 69-р зүйлийн нэгдээр заасан байдаг. Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлгүй болон хуульч мэргэжлийн нэрийг хэрэглэх эрхгүй итгээд хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлсэн эрүүгийн болон захиргааны эрүүгийн хариуцлага хүлээлгэх хэрэггүй бол захиргааны хариуцлага хүлээлгэнэ. Өөрөөр хэлбэл энд юугаар зааж өгсөн бэ гэхээр хуульчийн мэргэжлийн эрхгүй итгээд ийм үйл ажиллагаа явуулж болохгүй гэдгийг л хориглосон заалт. Үүнийг одоо болохгүй гэдгийг одоо зөрчсөн тохиолдолд одоо хариуцлага тооцохоор ингээд заагаад өгчихсөн ийм заалтууд байна л да. Бас энэ хуулийг бол зөрчсөн ийм үйлдэл гаргаад байгаа. За нөгөө талаараа энэ хүмүүсийн үйлдэл нийгэмд маш олон сөрөг үр дагаврыг авчирч байна. Өөрөөр хэлбэл иргэдийн мэргэжлийн хууль зүйн тус заах хэрэгт нь саад учруулж байна. Иргэд бол өнөөдөр хохирчсан хүмүүс яаж хуулийн дагуу зөв арга замаар шударгаар боддоор биерхээ хамгаалах вэ гэдэг талаар л хуульчдаас ерөн зөвлөгөө авдаг. Тийм үү? Гэтэл нөгөө хуульч биш хүмүүсийн хувьд өгч байгаа зөвлөгөө яг хуульч хүний одоо ёс зүйтэй буюу цаана өөр хариуцлага хүлээж гисэн хуульчин өгч байгаа зөвлөгөө хоёр бол бас ондоо. Цаана бас гарах үр дагаврын хувьд бол ондоо байдаг учраас нөгөө иргэдийн маань хууль зүйн мэргэжлийн тусалцаа авах энэ хэрэгт нь саад учруулад байна. Эрсдэлтэй гэж өөрөөр хэлбэл нөгөө үйлчлэгээ авах гээд байгаа иргэдэд маань эрсдэл
дагуулж байна. Түүний цаана нөгөө өмгөөлөгч гэж өөрийгөө танилцуулсан хүн маань эрхийг хамгаалж чадахгүй тохиолдол яах юм? Тийм үү? Эрхийг хамгааллаа гэд ингээд шүүх прокурорын байгууллагаар явж идэл буруу зөвлөгөө өгдөг. Түүний цаана нөгөө иргэд маа давхар хохирвол яах вэ? Тэгэхэд энэ тохиолдолд нөгөө одоо тэр хуульч биш хүмүүст хариуцлага тооцох байгууллага байхгүй. Өөрөөр хэлбэл хуульчдын холбоонд бүртгэгдээгүй учраас хуульчдын холбооноос ч тэр бусад байгууллагаас ямар нэгэн хариуцлага тооцох субъект цаана байхгүй байгаа учраас энийг иргэдийн хувьд эрсдэл авчираад байна гэж ингэж үзээд байгаа. За нөгөө талаараа хуульчдын ажил хэргийн нэр хүндэд халдж байгаа сөрөг үр дагавартай түрүүний хэлсэнчлэн нэр зааж гүйтгдэг тийм ээ ийм зүйлүүд маань өөрсдөө тухайн шүүгчийн, прокурорын, өмгөөлөгчдийн ажил хэргийн одоо мэргэжлийн нэр хүндэд нь хандж байгаа юм бол. За нөгөө талаар олон нийтэд ингэж мэдээлэл цацж байгаа, иймэрхүү төрлийн нэвтрүүлэг хийж байгаа телевизийн сувгууд нь үнэн бодит мэдээллийг хүргэх үүрэгтэй байгаа тийм үү? Олон нийтийн мэдээллийн одоо хууль тогтоомжуудаар үнэн бодит мэдээллийг хүргэн мэргэжлийн хүмүүсийн одоо тусалцаатаар тухайн нэвтрүүлгийг бэлтгэх ёстой ч гэх юм уу тийм ээ? Хэрвээ тухайн мэдээлэл нь үнэн бодит биш бол одоо нэвтрүүлгийг цацахгүй байх ч гэх юм уу иймэрхүү үүргүүд бас байгаад байгаа. Тэгэхээр энэ тухайн хүмүүсийг одоо нэвтрүүлэгт оролцуулаад хуульчийн мэргэжлийн зөвлөгөө өгөх нэвтрүүлгийг хүртлүүлээд ийм одоо үйл ажиллагаа явуулаад байгаа телевизүүд бас өөрсдөө үүргээ зөрчиж байна тийм ээ ард түмний өмнө болон хуулиар хүлээсэн үүргээ зөрчиж байна. Тэгэхээр энэ телевизүүд нь бас нэвтрүүлэг бэлтгэхдээ холбоотой хууль тогтоомжуудыг мөрдөж ажиллаач, хуулийн шаардлагаас нийцүүлж стандартаа мөрдөж ажиллаач гэдэг ийм бас санал зөвлөмжийг бид нар бас зарим телевизүүдэд хүргүүлээд байгаа энэ талаар. Би бас нэмээд иргэдтэй хууль зүйн мэргэжлийн үйлчилгээ тийм ээ өмгөөлөгч авах асуудал нь бас зөвлөх үүднээс өмгөөлөгчийг хаанаас олж болох юм бэ? Хаанаас авдаг юм бэ? Зарим иргэд маань бас мэддэг өмгөөлөгч хаанаас авдаг вэ гэх тийм ээ. Тэгэхээр энэ талаар бас хэлхэн зүйтэй авах гэж бодож байна. Монголын хуульчдын холбооны вебсайт байгаа. Монголын өмгөөлөгчдийн холбооны вебсайт байгаа. Эсвэл хуульчдын холбоо болон өмгөөлөгчдийн холбоо дүүргүүдээр байгаа хэрэгцээ тусцаа үзүүлэгт төвүүд дээр очихлоор одоо өмгөөлөгчдийн нэр ус бүртгэл хаяг байж идэг. Тэр дундаас өөрийнхөө яг өөр тулгараад байгаа асуудлаар мэргэжсэн ийм одоо өмгөөлөгчийг сонгож аваад эрхээ хамгаалуулах боломж иргэдэд маань нээлттэй байгаа. За тэгэхээр үзэж та бүхэндээ зочны цаг болсон бүрлээ. За бид энэ удаад студид Монголын хуульчдын холбооны хуульчдын эрхийг хамгаалах хорооны дарга хариунаг хурж оролцууллаа.